Ярилцах цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За энэ удаад бид Улсын хурлын гишүүн за мөн одоо ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн гишүүн за Улсын хурлын гишүүн Жаргалантай ярилцахаар урьж ирүүлсэн маа. За урилга хүлээн авсан маш их баярлалаа. За баярлалаа. Урьж ирүүлсэн баярлалаа. Яг одоо түрээний түшээ хийж байгаа эмэгтэй гишүүний хувьд те ер нь одоо цаг үеийн нөхцөл байдлыг та бүхэн яг яаж мэдэрч байна? За Улсын хурал дотор бас одоо энэ цаг үеийн нөхцөл байдлыг ер нь хэр сайн мэдэрч чадж байна. Энэ дээр яриагаа эхлэе. За ер нь бол сүүлийн үед бол эдийн засгийн нөхцөл байдал бас харьцангуй таагүй байна тий амжиргааны өртгийн өсөлт, түүний өсөлт за дээрэс нь ер нь одоо иргэдийн өдөр тутмын амьдрал ахуйн нөхцөл байдал таагүй шүү дээ. Тэгээд тэр утгаараач тэр энэ удаагийн хаврын чуулган дээр бол энэ эдийн засгийн салбартай холбоотой нэлээд хуулийн төслүүдийг бол хэлэлцлээ. За яг нь ер нь бол нөгөө ардчилсан нам сая 24 оны сонгуулиар одоо улсын хуралд 42 одоо судалтай ийм том бүлэгтэй болсноор улсын хурал дахь бас ийм нөгөө хилцүүлгийн агуулгууд бас нэлээ өөрчлөгдөж гин гэж харж байна. Тэ одоо өнгөрсөн 2 сонгуулийн цикл дээр бол одоо Монгол Ардын нам үнэмлэхүй олон хойлоо шүү дээ. 60 хэдэн судалтай тэ манай нам гэхэд л одоо 9 судалтай 11 судалтайсан. Тэгэхээр нөгөө тийм үлэмж цөөх байх нөхцөлд бол одоо нөгөө хилцүүлэхт бас төдийлөн нөлөөлж чаддгүй юм байна л да. Гэтэл нөгөө их хурлын 3-ны 1-т очичоод 3-ны 1-т хүрсэн. Тэгээд ийм 42 судалтай олчингууд ерөнхийдөө бол нөгөө ардчилсан намаас дэвшүүлж байгаа энэ шин санал санаачлагууд яг харахгүй хилцүүлэхт бол айгүйх нөлөөлж байна. Тэгэхээр манай намын гишүүдийн одоо ярьж хэлсэн сэдвүүдийн хүрээнд одоо наад зах нөгөө саяны нөгөө эдийн засгийн эрхчлөө гэдэг шиг засгаас хүртэл одоо нөгөө засаг тэр нөгөө шахалтыг бол мэдрээд нь штэ. Тэгэхээр одоо нөгөө ижил төстэй нэртэй юм уу эсвэл ижил төстэй агуулгатай ядаж л одоо нөгөө бидний дэвшүүлж байгаа тэр асуудлуудыг шийдэхийг зорьсон тийм хуулийн төслүүд бол засаг өөрөө өргөн барих юм одоо юутай болчихж байгаа байхгүй одоо хөшүүрхтэй. Тэгэд энэ зүйл бол саяны хаврын чуулган дээр нэлээд төлхөө ажиглагдлаа. Яаж ийнэ гэхлээр за засгийн газраас болохоор татврын багц хууль өргөн барьсан. За энэ удаагийн гэхдээ татврын багц хууль болохоор ер нь бол хүлээлтэнд бас нийцсэнгөө гэж хэлж болно. Яагаад вэ гэхлээр бас л нөгөө засгийн газар шинжлэхдсэнтэй холбоотойгоор өмнө нь өргөн барьсан байсан багц хуулиа татаад тэгээд нөгөө шинээр өргөн барихтаа нэлээд одоо нөгөө нэг хүрээгийг хумдсан. Тэгээд ийм одоо юу гэдгийг нөгөө нэлээд арай нэг харьцангуй нөгөө хүлээж ийснаас бодох юм бол тийм реформын шин чанартай бус зүгээр л нэг юм одоо юу гэдгийг нэг юм техникийн шин чанартай за тэгээд нөгөө тодорхой асуудал шийдсэн бас багтай ийм багц хууль өргөн барьсан. Тэгээд энийг болохоор нөгөө манай улсын хурлд гарсан намын бүлгийн нэр бүхий гишүүдийн өргөн барьсан одоо хүн амын орлогын албан татварыг 1% болгох гихчлэн хуулийн төслүүдтэй нэгтгээд хэлцгээр нийлбэр дүнгээрээ татврын ачаал бас борж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр бол одоо бидний байр суурь юу вэ гэхлээр нөгөө төрийн оролцооны л асуудал. Татврын ачааллыг бас л бууруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Аль болох одоо бүхий л арга хэлбэрээр. Тэгээд татврын ачаал буурж иж ерөнхийдөө бол одоо хувийн хвшилтээр байгаа, иргэддээр байгаа татврын дарамт багасж иж одоо нөгөө бүтээмж нэмэгдэн нөгөө эдийн засгийн үр өгөөж нэмэгдэн гэдэг тий. Таны хэлж байгаагаар улсын хуралд одоо ардчилсан намын бүлэг өмнөхтэйгээ харьцуулахад тий том хэмжээний суудл авснараа үр дүн гарч ийна гэж байна. Гэтэл нөгөө талаасаа одоо өнөөдөр хүлээгдээд байгаа бас олон асуудлууд өнөөдрийн хүртэл орж ирч чадахгүй байгаа даа ш. Тэгэхээр төрд одоо юу гэдэг нөгөө хууль одоо өргөн барих боломжтой улсын хурлд одоо өргөн барих боломжтой 3 субъект байгаагийн нэг нь одоо та бүхэн өөрөө тийм. Тэгэхээр ерөн зүгээр ямар шахалт үзүүлэх боломжтой гэж харж байна. Нэг талаасаа сайн газар шахалт үзүүлэх үүрэгтэй, хяналтаа авах үүрэгтэй, хариуцлага тооцох механизм. Тэгэхээр та бүхний хувьд энэ дээр хэр манлайл сайтай байна гэж харж байна. Яг ер нь бол энэ 2 жилийн хугацаа бол их тийм адил явдалтай гэдэг шиг те дуулиантай өнгөрлөө шүү дээ. За эхний 9 сар бол одоо нөгөө 3 нам хамтарсан байсан. Тэгэхээр нөгөө нэг Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн нам 3 хамтраа засгийн газар байгуулсан байсан шүү дээ. За тэгэхээр нөгөө нэг манай нам цөөнхийн бүлгийн хувьд бол хамтарсан засгийн газарт оролцсон байсан. Одоо хамтраад явж байгаа тэр нөхцөл байдал чинь бас нэг өөр нөхцөл байдал байлаа. Тийм ээ. За хамтарсан засгийн газраас тодорхой одоо хууль тогтоомжийн төслүүд ч гэсэн өргөн барина.
За хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, жилийн төлөвлөгөө энэ төр дээр бол одоо бид нар аль болох намынхаа мөрийн хөтөлбөр туссан асуудлуудыг оруулах гихчлэн. Тэгээд түнс ажиллагаатай танилцаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Улс төрийн нөхцөлөд нүүр болчихж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи илүү нөгөө засаг тал дээрээ бид нар нөгөө засаг талаас манлайлалыг тухайд бол бас хүлээж ирсэн гэсэн үг. Яг тэгэхээр өөрөөр хариуцлагууд арай өөртөө. За тэнгүүд тэрний араас хамтарсан засгийн газар огцорсноос хойш бол ер нь бол улсын хурал дахь нөхцөл байдал ер нь улс төрийн нөхцөл байдал маш хүнд болсон шүү дээ. Одоо нөгөө Монгол ардын намын одоо эрх баригч намын дотоод зөрчилтэй холбоотойгоор тий. За шинэ засгийн газар томилох үйл явц, за өнгөрсөн намрын чуулган дээр болсон одоо үйл явдлууд тийм ээ. Монгол ардын намын даргаыг сонгохтой холбоотойгоор өрнсөн үйл явдлууд бол бас маш хүнд байлаа. Ялангуяа одоо нодлон намар бол эрх баригч нам бол бараг л ажил хийсэнгүй шүү дээ. Тэ? Одоо нөгөө нам доторх одоо би чи ингэсэн тэгсэн энэ төр гэдэг тэр хэрүүл тэмцэл нь бол ерөнхийдөө бол төрийн ажлыг бол маш ихээр гацаасан. За тэр цаг хугацаанд бол ардчилсан нам яасан бэ гэхлээр за одоо ямар ч гэсэн бид нар төсвөө батлах хэрэгтэй. Тэ? Төсөв баталж ийж одоо ингээд энэ цааш тий одоо нөгөө нийт одоо эдийн засгийн төр дэмжтэй асуудлууд чи явна тий. Тэгэхээр бол тэр төсөв батлах энэ төр үйл ажиллагаа бол ер нь бол ардчилсан намын манлайлалаар л явлаа шүү дээ. Эс бөгөөс нөгөө нэг эрх баригч нам чинь бол одоо тухайн үед одоо юун төсөв ярих мантай тий. Шал өөр нөхцөл байдалтай байсан. За тэгээд одоо саяны хаврын чуулган дээр бол харин тийм манай зүгээс бол одоо жишээл за түрүүний ярьсан татврын багц хууль дээр гэсэн за энэ нийгмийн даатгалын хууль бас одоо манай нэр бүхий гишүүдийн өргөн барьцсан хууль бол одоо баг жил тойрон хилцэгдэхгүй явж орж ирж байгаад за тэгээ сая нөгөө засгийн газраас нийгмийн хамгааллын багц хууль орж ирэхтэй хамтаар бас манай хас өргөн барьсан хуулийг хамтдаад хэлцээ гэсэн энэ нөхцөл байдал руу орж байна. Тэгэхээр бол одоо засгийн газар буюу одоо нөгөө эрх баригч намын зүгээс нөгөө яг манай санаачлалуудыг дангаар нь хилцүүлэх сонирхол байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингээд улс төрийн оноогоо алдчих гээд идэв ч гэдэг юм уу те. Тэнгүүд нөгөө манайхаас ямар нэгэн тийм одоо төсөл өргөн барьсан нөхцөлд яг л одоо нөгөө нэг эсэргцүүлж өөрсдөө ямар нэгэн одоо нэг ижил төстэй төсөл өргөн барьж иж хамтдагч хэлэлцүүлж байгаа байхгүй. Бид бол яг ингээд нөгөө нэг бас айгу хүлээцтэй байгаад энэ ч одоо нөгөө олон нийтийн эрх ашигын төлөө бид нар хууль тогтоомж боловсруулж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрв нэгтгээд хэлэлцээд тэгээ бидний дэвшүүлсэн тэр одоо юу гэдгийг дэвшилттэй санаачлалууд туйлын төсөл тусаж байгаа бол хамаа алга нэгтгээд хэлэлцчихье гэдэг тийм маш хүлээцтэй одоо юу гэдгийг нөгөө буулт хийсэн байр суурьтай байгаа байхгүй. Сүүлийн сонсгол те Улаанбаатар хотын одоо төсөвтэй холбоотой нийслэл холбоотой энэ сонсгол байла. За тэгээд хуучин нийслэлийн засаг дарга байсан хүн нь оролцоогүй юм сонгуул бол одоо сонсгол боллоо гэдээ маш их шүүмжлүүллээ. За гэтэл өнөөдөр нийслэл бол одоо Монголын улсын дотоодын нэгдэгдэхүүний маш өндөр хувийг одоо бүрдүүлж байгаа тийм эзлэх одоо хэмжээнд нэмэгдсэн үүрэг оролцоонч томорсон эндээс төлж байгаа татварын хэмжээ ч гэсэн одоо улсын төсөвт бол үнэлгүй хэмжээтэй нэмэгдсэн байж байгаа. Тэгээд ингээд сонсголуудын үр дүнг та ямар нэгэн одоо ард нь заавал ийм юм байх албагүй гэдэг нэг тодорхой 3-4 шалгуурыг сая танд дурдлаа штэ. Тэгвэл энэ сүүлийн сонсголууд хэр үр дүнтэй болсон гэж харж байна. За үнэхээр ажлаа тайлагнах ёстой байсан одоо албан шалт нь ирсэн ирээгүй гэдэг энэ процессууд ер нь тэр нээлттэйгээр зөв явж чадсан гэж харж байна. Сонсголын хүрээнд яригдсан мэдээллүүдийн хүрээнд ер нь цаашид энэ орон нутгийн төсвийг тий одоо хэрхэн одоо нэгдсэн төсвийн хүрээнд ер нь бодлогоо хэрхэн яаж одоо нэгтгэх юм бэ те. За цаашид ер нь орон нутгийн төсвийн одоо хяналтыг бас хэрхэн яаж сайжруулах юм энтергээд бас бодлогын чиглэл рүү одоо саяны нөгөө тогтоолд бас дурддаад явах улмаар бас намар ерөнхийдөө бас нэг юм хууль тогтоомжийн хүрээнд бас энэ асуудлуудыг бас бид нар ярина гэсэн одоо юм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Яагаад вэ гэхээр Монгол улс нэгдмэл улс те нэгдсэн нэг төсөвтэй. Гэтэл бол сая бол одоо яг нийслэлээр болсон гарч байгаа үйл явдлууд бол одоо яг тэр төсвийн нэгдмэл байдлыг хүртэл алдагдуулж байгаа талаар сангийн сайд хүртэл одоо танилцуулах мэдээлэл хийлээ шүү дээ. Тэгэхээр бол энэ бол одоо нөгөө төсвийн багц хуультайгаа уялдаад ер нь тал дээр бас тодорхой шинжилгэүүдийг хийгээд явах нь зөв гэсэн бас нэг юм байр суурь одоо ийм ойлголцол зөвшөлтсөл бас бий болж ийн гэж харж байна. Ер нь цаашид энэ төсвийн сахилга бат дээр маш ихээр анхаарахгүй бол ялангуяа энэ одоо нөгөө олон улсын зах зээл дээрх одоо түүхийдийн үн маш их савлгаатай байгаа тий. Ер нь нөгөө гадаад худалдааны нөхцөл байдал одоо юм тодорхойгүй байгаа энэ цаг мөчид бид сахилга баттай байх нь хамгаас чухал байна гэдэг ийм агуулгаар бол тэр хуулийн төслийг бол хүргэн мэдүүлсэн баг.
сүүлийн 2-3 сарын хугацаанд яг ийм одоо төсөвтэй холбоотой тийм Монгол улс бол нэгдсэн төсөвтэй. За холбооны улс биш нэгдмэл ийм улс юм а гэдэг асуудал нэлээд яригдлаа. За Монгол улсын төсөв бол одоо жил болгонд төсөв батлагддаг. За энэ бол хуультай. Нэг талаараа хууль болж батлагдаж гарч байгаа. Гэтэл нөгөө нэг хэрэгжүүлэх процесс дээр нь маш олон асуудлууд үүсдэг. Дахиад жилд одоо 2 удаа тоцтгол хийдэг ч тохиолдол байна. За яг хөө хийхгүй үндсэн жилүүд ч байна. Тэгэхээр төсвийн сахилга бат хариуцлага дээр ер нь ардчилсан намын бүлэг яг ямар одоо манлайлалтаар оролцох юм бэ? Та бүхэн ер нь дараа жил одоо Монгол улсын төсөв алдагдал бол нэлээд өндөр хэмжээнд хүрнэ. За дээрэс нь Монгол улсын одоо засгийн газрын өр бол дотоодын бүтээгдэхүүний 50-аас 60 орчим хувь тэнцэн эрхчил бол одоо эрсдэл өндөр байна гэдээ олон улсын байгууллагууд анхааруулж байна. Энэ дээр одооний байгаа нөхцөл байдлыг яаж өөрчлөх, сайжруулах боломж байна? 24 онд анхны их хурл байгуулагдсны дараахан бас л засгийн газраас төсөв өргөн мэдүүлэхтэй, төсвийн тодтгол өргөн мэдүүлэхтэй, төсвийн доктортой айдлын тухай хуульд одоо баш тийм зарчмын шин чанартай өөрчлөлт оруулаад төсвийн тусгай шаардлагатай өөрчлөлтсөн. Тий. Тэгээд тухайн үед болохоор нөгөө хамтарсан засгийн газар байсан ерөнхийдөө бол ингээл нөгөө хүчнэдэд хийчихэж байгаа байхгүй. Тэгтээ яг бидний бас нэг цөөн гишүүд бол яг тухайн үед бол эсэргүүцчихсэн. Гэтэл бол ингээд яг нөгөө олонхын саналаар бол ингээд хүчнэдэд төсвийн доктортой айдлынхаа шалгууруудыг бол бас өөрчилчихсэн байгаа. За тэгээд сая энэ хамрын чуулганаар бас л одоо энэ яг эдийн засаг, макро эдийн засгийн асуудал, төсвийн асуудал дээр ажилдаг төсвийн байнгын орон, эдийн засгийн байнгын орооны нэр бүхий гишүүд энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бас өргөн мэдүүлсэн байж байгаа. За ер нь одоо энэ нөгөө төсвийн шалгууруудаа буцаагаад яг одоо нөгөө одоо анх байсан зэрэг нөгөө хэлбэр рүү оруулъя. Ер нь цаашид энэ төсвийн сахилга бат дээр маш ихээр анхаарахгүй бол ялангуяа энэ одоо нөгөө олон улсын зах зээл дээрх одоо түүхийдийн үн маш их савлгаатай байгаа тий. Ер нь нөгөө гадаад худалдааны нөхцөл байдал одоо юм тодорхойгүй байгаа энэ цаг мөчид бид сахилга баттай байх нь хамгаас чухал байна гэдэг ийм агуулгаар бол тэр хуулийн төслийг бол өргөн мэдүүлсэн байгаа. Намрын чуулганаар бол ер нь бол хэлэлцээд аль болох батлуулна гэсэн юм зорилготой бол ажиллаж байна. Нам харгалцахгүй ер нь бол энэ дээр гишүүд бас санаа зовж байгаа. 16 оноос одоо өнөөг хүртэл тэ 10 жилийн туршид Монгол ардын нам засгийн эрхэнд байна тийм Монгол ардын намын бодлогоор энэ улс орон явж штэ. Тэгээд энэ 10 жил гэдэг чинь бол бас баггүй хугацаа штэ тийм ээ. Тэгээд энэ 10 жил чинь бол манай улсын хувьд эдийн засгийн хувьд бол бас их онцлог 10 жил байлаа штэ. Энэ 10 жилийн хугацаанд бол одоо бид нар хэдэн хэмжээний нүүрс гаргав тийм. Тэгэхэд бараг 300 сая тонн нүүрс гаргасан байдаг тийм. Тэгээд одоо энэ зэсийн бас экспортын өсөлт маш хэмжээнд явагдаж байна. Өөрөөр хэлбэл бид нар бол нөгөө нэг юм байгалийн баялгаа экспортлсны одоо үр дүнд гэх юм уу маш хэмжээний орлого олсон боловч тий одоо нөгөө юм таатай мөчлөг бас таарчлаа шүү дээ тий. Харьцангуй нөгөө өндөр үнэтэй тий зах зээл дээр. Гэтэл энэ таатай мөчлөгийг бид нар ерөөсөө ашиглаж чадсангүй. Тий өнгөрсөн 10 жилд одоо тэр их хэмжээний нүүрс тэр хэмжээний одоо юу гэдэг зэсийн орлогоос олсон мөнгө одоо тэр орлого яг одоо нөгөө эдийн засгтаа гэдэг юм уу те хэрхэн яаж шингэвэ. Яг түрүүний нөгөө яриад байдаг төрөөс үзүүлэх ёстой үйлчилгээнүүд тийм ээ. Энэ дэд бүтцийн хөгжил ямар хэмжээнд байна, энэ боловсролын салбар, эрүүл мэндийн салбараа бид нар өөдөнд татчих чадгүй гэвэл үгүй. Харин нөгөө юу гэдгийг нөгөө иргэдийн орлого буураад те илүү улам их нөгөө халамжинд найдах юм байдал руугаа ороод ажлын байр бас хомсдоод илүү л нөгөө нэг юм төрийг дагсан нэг төрд ажилд орчих юмсан гэсэн нэг төр бараадчих юмсан гэсэн эсвэл нэг юм намд ороод нөгөө өстой нэг цүнх ярьж байгаа ч болоо нэг юм ажил амьдралаа залхуулчих юмсан гэсэн тийм л хандлага гарчлаа штэ. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас салахын тулд биднэрт юу хэрэгтэй байна? Одоо ингээд юу эрх мэдлийн бас тийм одоо өөрчлөлт хэрэгтэй байгаа дээ штэ. Яахааргүй нэг намыг нөгөө намаар сольж иж тэ бодлогын эрс шинжилэл явагдчихийж тэнд бол одоо өөрчлөлт гарна. Төрийн оролцоо бол маш өндөр байна гэдэг угаасаа бүх статистик мэдээллүүд олон улсын байгууллагаас гаргадаг индексүүд те энэ судалгаанууд дээрээс харагдаж байна. Тэгэхээр одоо энэ орж ирж байгаа эдийн засгийн эрхчлөөний хууль, за бизнес эрхчлөөний тухай хууль гэдэг энэ хоёр хуулийн төсөл нийлэх юм бол одоо юу гэдэг өргөн барьсан хүмүүсийн анх одоо бодож төлөвлөж юу асан заалтаас хэр өөрчлөгдөхөр байна. Та бүхний хүлээлт юу нь яг ямар байна? Яг эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийг санаачилсан гишүүдийн хувьд бол бид бол энэ хуулиар юу хийхийг зорж байгаа вэ гэхлээр ардчилсан үндсэн хуулиар тунхагласан хүн одоо хүний
эрх хэрэгчлөөтэй холбоотой яг эдийн засгийн агуулгаараа тэр яг эрх хэрэгчлөө ямар байдлаар томьёологдож байгаа тэр болгохныг одоо яг юм бие даасан суурь хуулиар бүр илүү дэлгэрэнгүй болгож ингэж бүр бичиж тавихыг зорьсон. Яагаад вэ гэхээр тэгж тавихгүй бол нөгөө манай үндсэн хуульд болохоор ойлгомжтой томьёолсон хэдий ч айгу товч байхгүй юу? Тэгэхээр үгүй ер нь бол үндсэн хуулийн санаа чинь бол ийм шүү. Бид бол ерөнхийдөө энэ одоо хувийн өмчийн халдшгүй байдал, энэ гэрээний эрхчлөө, энэ одоо хүний одоо хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийнхөө одоо орлогын үр шимийг хүртэх эрх, энэ бүхнийг одоо үндсэн хуулиар бол маш ойлгомжтой томьёолцсон юм аа. Энэ болгонд төр ерөөсөө халдаж болохгүй гэдгийг одоо ингээд ийм тусдаа бүр бие даасан юм суурь хуулиар бүгднийг ингээд дэлгэрүүлээд бичиж тавихыг зориод байна шүү дээ. Тэгэх юм бол дараа нь одоо янз бүрийн халдлагад өртгөөс одоо сэргийлж байгаа арга хэлбэр. Нэг талаасаа бол одоо ингээд бас нэг энэ цаг мөчөөс хойш ер нь бол төр эдийн засагт оролцоогоо ингэж хязгаарлах ёстой шүү гэдгийг одоо ингээд сэтгэлгээний хувьд бас нэг юм зарлан тунхалж байгаа хэлбэр болчихж байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр өнгөрсөн хугацаанд чинь бол бид нар ингээд нөгөө нэг за төр ийм байдлаар дэмжих одоо энэ салбарыг ингэж дэмжих хэрэгтэй байна ч гэдэг юм уу те. Одоо эсвэл одоо юу гэдгийг ингээд төр бол ингэж төрийн өмчт компани байгуулах замаар ингэх хэрэгтэй байна энэ төр гэсээр байгаад нэг мэдсэн чинь ерөөсө төргүй юм байхгүй болцсон. Тэгэхээр одоо бид нар нэг энэ дээр нэг юм цэг тавих хэрэгтэй болчихж штэ. Үгүй бид нар ер нь буруу замаар будаа тагээд байна. Тэ одоо энэ цаг мөчөөс хойш ерөөсөө энэ нөгөө нэг төрөөс хамааралтай энэ байдлыг таслан зогсоогоё. Айл болох нөгөө хувийнхаа одоо хувийн хвшлийн тий одоо иргэд бизнесүүдийнхаа идэх санаачлах дээр тулгуурласан байдлаар эдийн засгаа хөгжүүлье. Тэгэхгүй л энэ төргээд ах юм бол цаана авилгал байд юм байна. Цаана энэ хүн суртал байд юм байна. Хэл ахуул байд юм байна. Одоо энэ бүрийн тогтолцооны шин чанартай авилгалтай болчихлоо шүү дээ бид нар чинь. Тэгэхээр энийг таслан зогсоохын тулд ингэж явах хэрэгтэй байна гэдгээ бас нэг юм зарлан тунхаглаж байгаа. Нэг сэтгэлгээний хувьд тэрийгээ бүр хүлээн зөвшөөрж байгаа. Бас нэг ийм одоо чухал ийм хугарлын цэг гэж бас хараад байна. Тэгэхээр бол нэгдүгээр тул тэр үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдээ бол ингээд маш тодорхой болгоод байгаа юм. Тэ. За дээрэс нь одоо ингээд нөгөө тэр олон улсын индексүүд гэж та сая дурдлаа шүү дээ. Одоо юу гэдэг Heritage Foundation-ы Economic Freedom Index-д дурдгдсан одоо нөгөө 12 одоо юу гэдгийг салбарын зохицуулт тий 10%-ла бидний хувьд бол маш одоо юу хангалтгүй үнэлгээнүүд авч байгаа. За энэ болгон дээр бид нар одоо цаашид ямар бодлого баримтлах уу гэдгээ бас ингээд хуульчлаад өгч байгаа. Тийм ээ. Ер нь бол одоо ингээд за төрөл одоо энэ өмчийн алдшгүй байдалд бол хэрвээ алдаж болохгүй. Бүр онц ноцтой одоо дүүтгий нэг үндэсний аюулгүй байдалд бүр маш одоо ноцтой тийм асуудал гарахгүй бол өмчийн алдшгүй байдал бол одоо бүр дархан ийм ирэх байна гэдэг юм уу тий. За гэрээний эрхчлөө бол ийм ээ тий. Төр бол одоо тэр одоо түүнд бас алдаж болохгүй. За татвар тогтоох зарчим тий. Одоо яг л хуулиар одоо тогтоогоогүй ямарваа нэгэн төлбөр тий одоо шимтгэл юу гэдэг янз бүрийн зүйл одоо иргэд аж ахуйн нэгжүүдээс төрүүл нэхэж болохгүй. Тий гэх мэтчлэн одоо ингээд нөгөө нэг хүрээ язгааруудаа бол маш тодорхой зааж өгөхийг зорж байгаа. Тэгээд яг эдийн засгийн эрхчлөөний тухай хуулинд бидний зүгээс оруулсан бас нэг юм хамгаалтын механизмууд бас байна л да. За тэр нь бол нэгдүгээрт бол одоо жил болгон хаврын чуулганаар засгийн газар эдийн засгийн эрхчлөөний тайланг улсын хурлаар хэлэлцүүлэх гэсэн. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо хэлцгэнэ шүү дээ улсын хурл дээр ярих нь байна. За одоо ингээд нөгөө төрийн өмчт компаниуд ч юу болж байна. Тэ одоо эдийн засгт хэд одоо дотоодын бүтээгдэхүүн хэдэн үе эзэлж байна. Засаглал нь яасан бэ? За ер нь одоо энэ нөгөө төр ер нь одоо сүүлийн үед янз бүрийн тусгай зөвшөөрөл лиценз дээр гээд янз бүрийн эсвэл одоо нөгөө хуулиар бий болгоогүй тийм нөгөө элдв янзын журмууд хэр олтыг гаргасан байна. Энтергээд одоо ингээд нөгөө хурал дээр бас тэрий чи ярих тайлгнж танилцуулах тийм бас боломж нээлээ. За мөн хамгийн чухал нь хууль тогтоомжийн хуулинд өөрчлөлт оруулж байгаа. Эдийн засгийн харилцааг зохицуулах альва хууль тогтоомж одоо өргөн барихтаа энэ эдийн засгийн эрхчлөөний тухай хуульд одоо нийцүүлсэн хэсэг талаар одоо нэг тийм тайлбар гаргах гэсэн үг. Тэгэхээр дараа нь одоо жишээл би одоо намрын чуулганаар одоо мэдхгүй одоо эдийн засгийн харилцааг зохицуулсан ямар хууль нэ өрсөлдөөний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг өргөн барь гэж үтэй хуулийн төсөл. Тэгэх юм бол би бүрдүүлбэр материалда за миний хуулийн төсөл эдийн засгийн эрхчлөөний тухай хуультай ийм байдлаар нийцэж байгаа. Асуудалгүй гэд өргөн барих нь шүү дээ. Тэгэхээр эн чинь ингээд нөгөө шалгуур нь болчихж байгаа байхгүй. Цаашид бид нар ер нь альва эдийн засгийн харилцааг зохицуулахдаа яг энэ хуулийнхаа үндсэн зарчмуудыг
заавал дагаж мөрднө. Тэ. Тэгэхээр бол нөгөө нэг нөгөө малгай одоо суур ерөнхий хууль гэдэг байгаа агуулга нь бол тэр байхгүй. Бүр наривчлсан одоо нөгөө нэг тийм процессын зохицуултууд бол харьцангуй бага. Тэ. Гэхдээ нөгөө зарчмуудаа бол маш ойлгомжтой томилж байна. Тэр төрийн өмчийн бодлого их улсын хурлаар батлагдаад за тэгээд тэр нөгөө засгийн газар тэр төрийн өмчийн бодлогоо хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд за тэгээд нөгөө тэр хувьчлалын бодлого ч гэсэндээ илүү ойлгомжтой болоод нөгөө талаасаа хэрв яг тэр төрийн өмчит компаниуд нь одоо ингээд одоо байгаа нөхцөл байдлаараа байлаа гэж үзэхэд засаглал нь илүү сайжирна гэж үзсэн. Нөгөө хараат бус төлөвлөлт удирц зөвлөлийн хараат бус гишүүдийн тоо ерөөсөө илүү олон байна гэсэн үг. За тэгээ гүйцэтгэх удирдлага төлөвлөлт удирц зөвлөлд тавигдах шалгуурууд нь бол илүү нөгөө олон нийтийн компаниудтай одоо нэг паблик компаниуд тавигддаг шалгууруудтай илүү ойролцоо болно. Таны сая ярианд бол аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа аливаа компанитай холбоотой өмчит бол төр халдахгүй нэ гэдэг нэг санаа явж байна. Нөгөө талаас одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес регистрийн санд бүртгэлтэй байгаа энэ бүх аж ахуйн нэгжүүд төр эсвэл одоо хувь гэд ялгагдсан байж байгаа. Гэтэл төрийн өмчийн аливаа компаниудыг одоо яг яах юм? Жишээ нь эрчим хүчний салбарт маш олон компаниуд. За эрчим хүчний салбарт одоо нүүрсийн одоо олборлохоос эхлээд те цахилгаан эрчим хүч болгоо түгээх хүртэл бүх харилцаанд төрийн бүх компани оролцож байна. Сэрэт эрчим хүчний компаниуд за сая одоо шинээр одоо сонгон шалгаруулалт зарлж орж ирлээ гэх мэт. Тэгэхээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн зохицуулалттай хуулийн этгээдүүдийг цаашдаа яг яах юм? Энэ хуулийн дээр энэ яг яаж зохицуулах? За эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн дээр бол за төр хувийн хөвшилтэд өрсөлдөхгүй ямар ч нөгөө нэг үндэслэлгүйгээр төрийн өмчит компани байгуулахгүй гэсэн тийм одоо нөгөө зарчмын заалт бол байгаа. За төрийн өмчит компани одоо хуулиар бол ямар зохицуултуудыг бол хийх зориод Ардчилсан намын бүлгээс бол ер нь ямар саналуудыг өгч байгаа вэ гэхлээр нэгдүгээрт төрийн өмчит компани байгуулах бас үндслүүдээ маш ойлгомжтой болгож хийж байгаа. Ерөөсөө хэрэгцээ шаардлагагүй төрийн өмчит компани байхыг хориглоно гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр бол ингээ маш ойлгомжтой цөөхөн эдэн шалгуураар л одоо төрийн өмчит компани байгуулах нь байна. За нэгдүгээрт бол одоо яа харахгүй одоо нөгөө үндсэн хуулийн 6-гийн 2 буюу газрын эвлэлийн баялаг бүх нийтийн өмч байна гэдэгтээ нийцүүлээд одоо энэ Эрдэнэс 5 толгой тэргүүтээ одоо нөгөө стратегийн орд газрууд дээр байгаа одоо тэр компаниудыг бол богино хугацаанд авал хүлээн зөвшөөрөх гэж байгаа. Урт хугацаанд бол аль болох нөгөө нэг олон нийтийн компани болоод тэ биржээр гэдэг юм уу хувьцаанууд талдагддаг тэр зүйл рүүгээ явна гэт тэ. За дээрэс нь болохоор одоо орон нутгийн өмчөнд болохоор нөгөө нэг юм нийтийн үйлчлэгээ үзүүлдэг компаниуд байгаа шүү дээ. Яхахгүй нөгөө тухайн зах зээл дээр хувийн хөвшил тэр үйлчлэгээг үзүүллээ гэд нөгөө олигтой ашиг орлого олдгоо одоо ийм салбарууд тэ. За тэн дээр бол одоо ингээд зөвшөөрье. Тэ. За зүүн ёсны монополтой цөөхөн эдэн одоо салбарууд дээр бол богино хугацаанд авал зөвшөөрье гэдэг. За тэнгуут одоо энэ төрийн өмчит компани тэр бүтээмжилт одоо байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар одоо засгийн газар бол ямар үүрэг хүлээх вэ гэхлээр одоо нэг төрийн өмчит компани бодлого гэдэг зүйлийг намрын чуулганаар улсын хурлд оруулж ирэх үүрэг хүлээнэ. Тийм. Тэгэхээр одоо байгаа. Одоо ч юм болохоор нөгөө төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд бол нэг 99 компани байгаа гэдэг ааш тийм үү. За тэрнээс бол сая бол одоо бас тодорхой тооны компанийг нь бол одоо нөгөө нэгтгээ цомготоход тий одоо Эрдэнэс Монголтойгоо нийлүүлээд нэг арай нэг ойлгомжтой болгосон гэдэг байгаа тий. Гэхдээ бол яг нэг 100 орчим компани бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр байна. За орон нутгийн өмчтний 300 гаруй компани. Тэгэхээр за энэ компаниуд дээр бүгдэн дээр нь одоо нэг юм аудит маягийн хийх нь шүү дээ. За энэ бол одоо ямар үүрэг гүйцэтгэж байгаа компани вэ? Ашиг орлоготой байгаа мó эсвэл одоо юу гэдгийг за түрүүний нөгөө миний дурдсан үндслүүд хамаарах юм уу? Тэ? Энэ одоо үндсэн хуулийн 6-гийн 2-т хамаарах уу? Аль эсвэл яг зайлшгүй шаардлагатай нийтийн үйлчлэгээ үзүүлж гин үү? Эсвэл яг энэ яг зүүн ёсны монопол байна уу? Энтергээд нэг тодорхой шалгууруудаар үнэлээд за энэ компаниг бол одоо эх 5 жилдээ бол ингээд явуулъя. Тэ? Энэ компаниг бол одоо ингээд ховчлох юм байна. Энэ компаниг бол ошоо бүр татан буулгах яач гэдэг юм уу тий. Гэх мэтчлэн нэг тийм одоо үнэлгээ тодорхой шалгууруудаар үнэлгээ хийгээд улсын хурал төрийн өмчит компани тухай бодлого төрийн өмчийн бодлого
гэдэг баримт жижигийг бас их хурал танилцуулаад батлуулаад хуучин ч болохоор нэг юм хувьчлаг компани жагсаалт гэдэг нэг тийм. Тэгэхээр одоогийн жагсаалт байхгүй болно гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо шинээр бодлогоо томьёолно гэсэн үг шүү дээ. Хуучин ч бол нөгөө нэг юм жагсаалт батлаад тэгээд тэр жагсаалт батлагдсныхаа батлагдсан даруйдаа тэр нөгөө хувьчланж явсан юм байхгүй тий. Тэгээд нэг тийм одоо юу гэдгийг араасаа нэг хэдэн жагсаалтууд батлагтай яваад идэг байсан шүү дээ. Тэгэхээр бол одоо бол нөгөө хэрв энэ хууль батлагдсан нөхцөлд бол тэр төрийн өмчийн бодлого их улсын хурлаар батлагдаад за тэгээд тэр нөгөө засгийн газар тэр төрийн өмчийн бодлогоо хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд за тэгээд нөгөө тэр хувьчлалын бодлого ч гэсэндээ илүү ойлгомжтой болоод нөгөө талаасаа хэрв яг тэр төрийн өмчит компаниуд нь одоо ингээд одоо байгаа нөхцөл байдлаараа байлаа гэж үзэхэд засаглал нь илүү сайжирна гэж үзсэн та. Нөгөө хараат бус төлөвлөлт удирц зөвлөлийн хараат бус гишүүдийн тоо ерөөсөө илүү олон байна гэсэн үг. За тэгээ гүйцэтгэх удирдлага, төлөөлөл удирц зөвлөлд тавигдах шалгуурууд нь бол илүү нөгөө олон нийтийн компаниудтай одоо нөгөө паблик компаниуд тавигддаг шалгууруудтай илүү ойролцоо олно. Ер нь бол нөгөө бирж дээр арилжаалагддаг компаниудтай ямар нөхцөл байдлаар нөгөө тайлангаа гаргадаг вэлээ те тузаа яаж хуралдуулдаг вэлээ. Ер нь тэр жишг рүү нэлээ төхөж очино гэсэн ийм зохицолтууд хийж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэх юм бол одоо цаашдаа бол одоо нөгөө төрөмчт компаниудыг одоо өв олноор нь те одоо ч юм бол ямар зохицолт байна вэ гэхээр ерөөсөө л одоо нөгөө альва нэг одоо аймаг дүүргийн эртний төлөөлчдийн хуралдаал орон нутгийн өмчт компани байгуулчихж байгаа байхгүй юу. За тэр агуулгаараач тэр сая нөгөө нийслэлээр болсон сонсголын дүнгээрч бид нар бас зөндөө олон зүйл бас мэдж авлаа шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр одоо нийслэлээр бас нэг 100 шахам одоо нийслэлийн өмчт компани байгаа юм байна. За тэгээд тэр нийслэлийн өмчт компаниуд нь бол бүр нөгөө хувийн хвшилтэд өрсөлдөөд тий маш их төлөв үйл ажиллагаа явуулаад идэм байна. За тэнгуүтээ тэр нийслэлийн өмчт компаниудын тэр төлөвлөлт удирц зөвлөлт нь нөгөө нийслэлийн эрдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын суугаад урамшуул аваад идэм байна. Энэ гэдгийг бас бид нар одоо ойлгож авлаа шүү. Тэгэхээр цаашид бол одоо тэр алдаа завхрал бол арилна гэсэн үг. Юу вэ гэхлээр одоо тэр нөгөө эрдийн төлөөлөгчдийн хурал ингээд дураараа хуралдаад өмчт одоо нөгөө өмчт компани байгуулалт орон нутгийн өмчт компани байгуулах тэр боломж болцоо нь хомигдож байгаа. За дээрээс нь тэр нөгөө төлөөлөл удирц зөвлөлт нь бол хараат бус гишүүд нь илүү олон байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр зүгээр нэг төлөөлөгчтэй аваачаад оруулцдаг гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө найзын дундаа ингээд байгаад байдаг нь зогсно гэсэн үг. За дээрээс нь нөгөө тэр тайлан тооцоо гаргах энэ төр шалгуурууд нь нэмэгдэж байгаа гэсэн үг. За тэг өнөөдөр урилга хүлээ авч Bloomberg-ийн студид хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За маш их баярлалаа.